Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн тайлан. Эрдэнэс Монгол компани нэгдлийн хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хяналт хэрэгжилтэд анхаарч ажилласан бол 2025 онд томоохон төслүүдэд урагшлуулж бүтээн байгуулалтад төвлөрч ажилласан юм. 2025 оныг Эрдэнэс Монгол нэгдэл 28 жил сартсан Монгол-Францын хөрөнгө оруулалтын гэрээг үзгэлсэн чухал үйл явдлаар эхлүүллээ. Энэхүү гэрээний эдийн засгийн үр хөгжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувь нь монголчуудад ирэх бөгөөд улс орон нутгийн төсөвт жилдээ 520 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд Монгол-Францын засгийн газрын хоорондын комиссийн хуралдаан 11 жилийн дараа Францын Парис хотноо болж Дорногов аймагт олон улсын эдгэмжлэгдсэн лаборатори байгуулахаар тохиролцов. Аж үйлдвэрийн сэргэлт үйлдвэрлэл технологийн парк. За 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгож зарлж байгаа нь ямар учиртай вэ гэхээр засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 14 хягаад төсөл зарлагдсны 6 нь Эрдэнэс Монголын нэгдлийн харьяа бүрэлдэхүүний компаниуд дээр хэрэгжих ийм төслүүд байгаа. Тийм учраас одоо их том бүтээн байгуулалтууд дээр бид нар нэлээд онцгой анхаарч ажиллахаас өөр аргагүй байдалд байгаа гэсэн. Энэ маань өөрөө манай дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусаж батлагдсан ийм төслүүд. Зорилт бол энэ төслийн санхүүжилтийг зориулж 25 онд 1 тэрбум долларыг босгох ийм зорилттой ажиллаж байна. Аж үйлдвэрийн гинжин хэлхээ ган хайлуулах үйлдвэр. Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд ган боловсруулах үйлдвэрийн цогцлборыг үйлдвэрлэл технологийн паркын загвараар хөгжүүлэхээр тусгасан. Эхний ээлжинд төрөөс дэд бүтэц түүхийн эдээр хангах үндсэн үйлдвэрийг барьж байгуулах бол дараа шатны боловсруулалт хийх үйлдвэрүүдийг хувийн хвшлийнхний санхүүжилтээр байгуулж аж үйлдвэрийн гинжин хэлхийг үүсгэснээр Монгол улс нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. 14 мега төслийн нэг бол энэ гангийн үйлдвэрийн зохицлбор. Тэгээ бид нар бол цаашдаа экспортын гарцыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. За одоо гангийнхаа дотоод хэрэгцээг хангах, цаашлаад одоо экспортлох энэ зорилтын хүрээнд бол энэ гангийн үйлдвэрийн зохицлборыг дархан төвлөрийн үйлдвэрийг түшиглэж байгуулъя гэдэг засгийн газрын шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэрлэл технологийн парк зис боловсруулах цогцлбор. Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркыг байгуулж, катодын зис, элементийн хүүхэр, үнэт металл, зис бүтээгдэхүүн эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж байна. Энэхүү үйлдвэрлэл технологийн паркын дэд бүтцийн ажил 98% гүйцэтгэлтэй амжилттай хэрэгжиж байна. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани нүүрс баяжуулах үйлдвэр. Эрдэнэс 5 толгой компани нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл 99% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд туршилт, тохируулгын ажил хийгдэж байна. Алсгатын төсөл Жорк стандарт. Эрдэнэс Монгол компаниас алсгатын мөнгөний ордын стратегийн хил заагийг нэмэгдүүлэх асуудлыг 2024 онд засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, тус ордын стратегийн хил заагийг баталгаажуулсан нь онцлог ажлуудын нэг байлаа. Алсгатын ордод хийгдэж буй хайгуул өрөмтлийн ажлын гүйцэтгэл. Алсгатын мөнгөний ордод 1000 гаруй тууш метр өрөмтлийн ажил гүйцэтгэн үргэлжилж байна. Холбогдох төр захиргааны байгууллагуудаас журмын дагуу зөвшөөрлийг гаргуулan авч, далд нэвтрэлтийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Гадаргуугийн болон хагас далд хөдөржлтийг тогтоох зорилгоор 2100 гаруй метр куб хайгуулын суваг, малталтын ажлыг техникийн тусламжтай гүйцэтгэж, дээжлэлт хийж лабораторийн шатанд бэлтгээд байна. Хүдрийн баяжигдах шинж чанарыг судлах ажлын хүрээнд хэвтээ малталтуудаас хагас үйлдвэрлэлийн технологийн дээд сорьц авах ажил стандартын дагуу хийгдэж байна. Алсгатын хайгуулын ажлын үр дүнд авсан дээд сорьцуудыг бэлтгэх, хадгалах, хамгаалах зорилгоор агуулгын барилгыг эхлүүллээ. 2025 онд Алсгатын мөнгөний ордод гүйцэтгэж буй хайгуулын ажлыг төлөвлөгөөний дагуу өрөмтлөг болон уулын ажлыг бүрэн хийж гүйцэтгснээр тухайн ордын нөөцийн тооцоол урьдчилсан техник эдийн засгийн үнэлгээг хийж
Ордын нөөцийг Монгол улстай төдийгүй олон улсад баталгаажуулах нөхцөл боломж бүрдэх юм. Утааны шийдэл хөх нүүрсний үйлдвэр. Багнуурын уурхайг түшиглэн утааг бууруулах чиглэлд нүүрс хэмийн цогцлбор буюу хөх нүүрсний үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд бидний хамгийн тулгамдаад байгаа энэ утааны асуудлыг эхний бүтээгдэхүүнээр шийдэх боломж байна. Гэр хорооллын энэ 100-нд төлөвлөж байгаа сайжруулсан түлшний энэ утаа гаргаж байгаа, тоосон цэр үүсгэж байгаа, үнс үүсгэж байгаа энэ одоо хорт бодисуудыг 80 орчим хувиар бууруулах ийм боломж байна гэдэг ийм судалгааны үр дүн дээр суурилсан ийм төсөл байгаа юм. Засаглалын сэргэлт, нэгдлийн зарчим. 2024 онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн манлайлал засаглалын шинжилтэлүүдэд шат шатанда сайн үнэлгээ авч байна. Эрдэнэс Монгол компани 2024 оныг хэрэгжилт үр дүнгийн жилээр зарлаж 2024 оны бизнес төлөвлөгөөнд стратегийн 4 зорилго, 5 чиглэл, 19 зорилтын хүрээнд 53 үйл ажиллагаа, 69 арга хэмжээг төлөвлөж 92% гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн юм. Нэгдэл, нэгдсэн удирдлага, стратеги зорилготойгоор ажилласнаар нийтдээ 15.9 их найт төгрөгийн орлоготой, 5.4 их найт төгрөгийн цэвэр ашигтай, Монгол улсын гадаад валютын нөөцийн 80%-ийг бүрдүүлэн 5.2 их найт төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Өмнөх оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 27%-аар, хөрс худалданы хэмжээ 41%-аар, нүүрс олборлолт, дээд амжилтыг тус үзүүлсэн бөгөөд нэгдлийн хэмжээнд биржийн арилжааг нэвтрүүлснээр 186.2 сая долларын нэмэлт орлогыг төлөвлөсөн байна. Тайлант хугацаанд гаргасан онцлог үзүүлэлт ололт амжилтыг харгалзан Эрдэнэс Монгол ХХК-гийн 24 оны үйл ажиллагааны тайлан сайн гэж үнэлж дүгнэлтийг авсралтаар баталсгүй. Нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо. Эрдэнэс оюун толгой компани бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр үндсэн 4 зорилгын хүрээнд 72 үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн EPC техник буюу технологийн бус барилга байгууламжуудыг 2024 онд улсын комист хүлээлгэн өгсөн бол EPC Тэг 4 багц ажлын инженерчлэл, бодлон авалт, барилга угсралтыг эхлүүлэхээр бүгдээрэн дах энэтхэг улсын компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Шивэова компани 2024 онд 263 сая тонн нүүрс олборлон борлуулж 11 сая метр куб хөрс худалдалтын ажил гүйцэтгэснээр нүүрс олборлолт борлуулалт 108%-аар, хөрс худалдалт уудын цуд 106%-аар биелсэн үзүүлэлттэй байна. Эрдэнэс алт ресурс компани 2024 оны батлагдсан бизнес төлөвлөгөөний хүрээнд тавьсан 9 зорилтын 272 арга хэмжээг 96% гүйцэтгэлтэй, мөн толгой компаниас өгсөн 59 зөвлөмж, үүрэг даалгаврыг 100% гүйцэтгэлтэй тус хэрэгжүүлжээ. Эрдэнэс 5 толгой компани 2024 онд төсвөлсөн цэвэр ашигыг 13%-аар давуулан биелүүлж 4.5 их найт төгрөг буюу 44% цэвэр ашигтай ажилласан байна. Дархны төмөрлөгөн үйлдвэр компани нь өнгөрөх жамс 2,547.7 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөний биелэлд 92%-тай, 2,565.8 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөний биелэлд 100%-тай, 2,193.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмлыг үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлтийг 108%-аар тус биелүүлжээ. Нийгмийн хариуцлага тэрбум мод үндэсний хөдөлгөөн. Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегийн зорилтод сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан ажиллах үндсэн зорилгыг дэвшүүлсэн бөгөөд ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Эрдэнэс Монгол нэгдлийнхэн чухал ач холбогдлогч эдвэртэй хамтран ажиллаж байна. Хар хорон хотын бүтээн байгуулалтын 30%-ийг ногоон байгууламж байх төлөвлөлтийн дагуу Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд нийтдээ 778 га талбайд 536 мянган ширхэг модыг тарих үүрэг амлалт авснаас сүүлийн 3 сарын хугацаанд нийт 330 мянган ширхэг мод тарьж хариуцлагатай уул уурхай ногоон бүсийг амжилттай байгуулад байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэс Монгол нэгдэл 2030 он хүртэл нийт 291.5 сая ширхэг мод тарих үүрэг амлалт өгснөөс 2024 оны байдлаар нийтдээ 7 сая модыг тариад байна. Энэ хариуцлагатай уул уурхай ногоон бүс талбай бол Эрдэнэс Монгол нэгдлийн 8 компани шинэ хар хорин хотын төлөвлөлтөд зориулж нийт 778 га талбайд 535 мянган мод тарих ийм
амлалт аваад өнөөдөр энэ ажлаа бол бид нар танилцаад явж байна. Тэгэхээр өнөөдөр бол бид нар 320 мянган мод тарьж чадлаа энэ хаврын үйлрэлд. Энэ маань бид бүхний тарихаар төлөвлөсөн нийт модны 60%-ийг тарьсан гэсэн үг. Бид энэ тариад байгаа моднуудыг бол нэгдүгээрт одоо ингээд зүгээр тооноос чанарт шилжих, хоёрдугаарт эдийн засгийн хувьд бол илүү үр өгөөчтэй болох хувилбарын хүрээнд хөрөнгө оруулалтын санхүүгийн загварыг өөрчлөх ийм ажлыг бол бид нар бэлтгэл ажлаа хангааж явж байна. Энэнгээрээ дамжуулаад бид нар дараагийн 5 жилд бол манай тарьсан бүх моднууд бол карбон кредитэд бүртгэгдэх, нөөц хүслийн давхар өслийг шингээлтэнд бол бүртгэгдэж, эргүүлээд тэр карбон кредитээр хөрөнгө оруулалтаа босгоод реинвестмент буюу эргэн хөрөнгө оруулалтын модулаар цаашдаа ажиллана гэдэг ийм чиглэлийн дагуу төлөвлөгөөгөө хийгээд явж байна. Манай одоо уул уурхайн компаниуд болон бусад одоо аж ахуйн нэгжүүд маань нэгдэж нийлээд хар хором хотоо сэргээн босгоход хүч хөдөлмөрөө зориулаад ийм сайхан цэцэрлэг түрээллийг одоо эхлэлийг сайхан тавьж өнөөдрийн байдлаар ингээд 750 мянган модыг ингээд сайхан суулгаад, туслаад, тордоод, хашаа бариад ингээд сайхан ургуулж аваад одоо би чин сэтгэлээсээ Монголын одоо нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэндээ одоо баяр хүргье. Гадаад хамтын ажиллагаа ирээдүйн боломжууд. Канада улсын Торонто хотноо 93 дахь жилдээ зохиогдсон олон улсын эрдэнэс баялагын хайгууд олборлолтын чуулга уулзалт PDAC 2025 арга хэмжээнд Эрдэнэс Монгол нэгдэл 3 дахь жилдээ амжилттай оролцож нэгдлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг нийт оролцогчдод танилцууллаа. Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал Наран цогт Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Эрдэнэс Монголын удирдлагууд Бүгд найрамдах Солонгос улсын Чомбук үндэсний их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Жуухаар им тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан уул уурхай Эрдэнэс баялагын салбарт нэн шаардлагатай нарийн мэрэгчлэр боловсон хүчин бэлтгэх, инженер техникийн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бүгд найрамдах Узбекистан улсын уул уурхай геологийн сайд Исламов төрийн өмчит Нови уран компани төслийн газрын захирал Ергашев тэргүүтэй төлөөлөгчдийг гүйцэтгэх захирал Наран цогт хүлээн авч уулзан ашигт малтмалын хайгуул олборлолтын чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжид шалгарлаа. Монгол Улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим хамтран 2024 онд эдийн засгийн голлох үзүүлэлтээр тэргүүлсэн топ 100 аж ахуйн нэгжийг шалгаруулж алдаршуулсан бөгөөд энэ хүрээнд төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийн англи альц Эрдэнэс Монгол компани 3 дугаар байрт эрэмблэгдлээ. Татвар борлуулалтын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх орлогын хувь, ажиллагчдын тоо зэрэг үзүүлэлтээр эрэмбэлдэг уг жагсаалтад Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Critical Minerals гэсэн Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүний 4 компани шалгарсан байна. Монгол улсын болоод орон нутгийн төсөвт 5.9 их найдварын төгрөгийн татвар нийт компаниуд маань 5.4 их найдварын цэвэр ашигтай ажилласан. Энэ санхүүгийн үзүүлэлт болоод Монгол улсын валютын нөөцийн 80 орчим хувийг Эрдэнэс Монгол нэгдлийн компаниуд бүрдүүлсэн. За нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэлээдгүй олон ажил хийсэн. Ялангуяа тэр бум мод хөтөлбөрийн хэрэгжилтэн дээр манай нэгдлийн компаниуд ногоон хөгжил, доктортой уул уурхай стратегийн зорилтынхаа хүрээнд бас нэлээдгүй манлайл үзүүлж ажиллалаа. За эдгээр үзүүлэлт нь бол манай нэгдлийн 4 компани бол энэ сая шалгаруулж байгаа шалгаруулалт нь 4 компани маань эхний 10-т шилжиж байгаа нь энэ үзүүлэлтийг бас баттгаж харуулж байгаа юм.